Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилох хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайнтай холбоотойгоор Financial Times сонинд ярьцлага өгсөн байна. За тэрээр энэ сонинд өгсөн ярьцлагадаа дурдахдаа Америкийн нэгдсэн улсын зүгээс Ираны газрын тосыг булааж авч магадгүй гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. За тэрээр хэлэхдээ үннийг хэлэхэд миний хамгийн дуртай зүйл бол Ираны газрын тосыг булаа авах явдал боловч Америкийн зарим тэнэг хүмүүс та нар яагаад ингэж байгаа юм бэ гэж хэлдэг. Гэхдээ эдгээр хүмүүс бол тэнэг хүмүүс юм гэж хэлсэн байна. За энэ алхам нь хараа гарлыг булааж авч болцшгүй гэсэн алхмыг сануулж байж болцшгүй. За тэрээр хэлэхдээ магадгүй бид хараа гарлыг авах байх, магадгүй авахгүй ч байж магадгүй бидэнд олон сонголт бий гэж Financial Times ярихдаа мэдгдсэн байна. За энэ бол бид тэнд хэсэг хугацаанд байх ёстой гэсэн үгэ гэж мөн нэмэлт мэдээлэл өгсөн байна. За энэхүү хараа гарал дээрх Ираны хамгаалтын талаар түүнээс асуухад тэдэнд ямар ч хамгаалт байхгүй гэж би бодож байна. Бид үүнийг маш амархан булааж авч чадна гэж хариулсан байна. За ерөнхийлөгчийн энэхүү хэлсэн үг нь ойрхон дорнодод Америкийн нэгдсэн улсын цэргийг 3500-аар нэмэгдүүлж байгаа гэсэн мэдээлэлд өгч байгаа бас хариу үйлдэл байж болзошгүй гэж харж байгаа юм. За Ираны парламентын дарга харин энэ үйлдэлийн хариуд хэлэхдээ Америкийн нэгдсэн улсын хуурай замын цэргүүдийг хүлээж байгаа. Тэдэн рүү галан бороо оруулна гэсэн мэдээллийг хэлсэн байна. За Трампын бас мэдгдсэн мэдээлэл дотор Пакистаны элч төлөөлөгчдөр дамжуулан Америк Ираны хооронд шууд бус яриа хэлцээ маш сайн ахицтай байгаа гэж хэлсэн боловч гал зогсоох хэлэлцээр хизээ байгуулах талаар мэдээлэл нэмэлт тайлбар хийхээс татгалцсан байна. Пакистан, Египт, Турк, Сауди Арабийн гадаад хэргийн сайд Исламабад хотод уулзсан Америкийн нэгдсэн улсын болон Израилийн Иранд явуулж байгаа дайны хурцмал байдлыг намжаах талаар ярилцсан. За дипломат арга замыг уриалсан ийм яриа хэлцээ хийж байгаа. За Пакистаны гадаад хэргийн сайд тус ус ойрын өдрүүдэд энхийн хэлцээг зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэж мэдгдсэн. Гэхдээ Иран эсвэл Америкийн нэгдсэн улс энэхүү яриа хэлцээнд оролцох эсэх талаар дэлгэнэнгүй мэдээллийг өгөөгүй байгаа. Харин даваа гарагт Азийн зах зээл нээгдсэн. За газрын тосны үн $115 давсан байна. За олон улсын жишг болох Брентийн газрын тос 3 дугаар сарын эхнээс эхлэн 51% өссөн гэж Лондонгийн бирж мэдээлж байгаа. За энэ нь Саддам Хүсейн Кувейт руу давтсны дараа Персийн булангийн эхний дайн эхэлснээс хойш 1990 оны 9-р сараас өмнө бол тухайн үед бол газрын тосны үн 46%-аас давсан ийм үзүүлэлт болж байсан. За үүнээс давсан хэмжээтэйгээр өссөн гэсэн үг. За Ираны эсрэг Америк Израилийн дайн эхлэхээс өмнө буюу 2 дугаар сарын 27-нд баррел нь $7,248 байсан. Брентийн газрын тос бирждэр өнгөрсөн баасан гарагт баррел нь $112,157 болж хаагдсан байна. Ираны зүгээс дэлхийн газрын тос байгалийн 20% дайран өнгөрдөг ормозын хоолойг бараг хаасан байгаа. За үүнээс болоод Брентийн нефтийн үн 2022 оны 6 дугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд буюу 3 дугаар сард нэг баррел нь $119,150 хүрээд байгаа. За мөн үүнтэй зэрэгцэн дэлхийн эдийн засагт бол хүндрэл учирч байгаа учраас 3 дугаар сарын 1-нд онцгой байдлын нөөцөөсөө улс орнууд 400 сая баррел газрын тосыг зохицуулалтаагаар гаргахаар мэдгдсэн. За зарим орнууд бол аль хэдийн газрын тосныхоо нөөцөөс гаргаж байгаа гэсэн хэдий ч газрын тосны үн энэ сарын тусч өссөн байдалтай байна. Ойрхон дорнодын мөргөлдөөний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт 9 сая баррел тосоор хязгаарлагдсан гэж Bloomberg NFP сэнжээчд тооцож байна. За харин үүнтэй зэрэгцээд манай хойд хөршид дотоодын эргэлтэд хангах зорилгоор бензин экспортлохыг хориглох ийм шийдвэр гарсан байна. За 4-р сарын 1-ээс эхлээд энэхүү шийдвэр нь хэрэгжинэ гэдгийг Оросын ерөнхий сайдын орлогч Александр Новак 3-р сарын 27-нд мэдгдсэн байна. За Ираны дайн дэлхийд шатхууны үнийг огцон мөсгсөн. За мөн Украины зүгээс Оросын холбооны улсын газрын тос боловсруулах үйлдвэрлэлөө халдлага үзүүлэх нь нэмэгдэж байгаа. За үүнээс болоод тус улсын газрын тос экспортлох чадварыг хязгаарлаж байгаатай холбогдуулан энэхүү хоргийг гаргасан байна. За Александр Новак хэлэхдээ эрчим хүчний яамд 4-р сарын 1-ээс эхлэн Оросоос шатхуун экспортлохыг хориглох хууль тогтоомжийг бэлтгэхийг тушаасан гэж Кремлийн мэдээлэлд дурдсан байна. За Александр Новак дэлхийн эрчим хүчний зах зээлд учирсан сорилт бэрхшээлийг экспортыг хязгаарлах гол шалтгаан гэж тайлбарлаж байгаа. За экспортын хориг 7-р сарын сүүл хүртэл хүчин төгөлдөр үйлчлэнэ гэж Оросын холбооны улсын төрийн хэвлэлийн таас агентлаг мэдээлсэн байна.
За Ираны дайн түр шатхуунаас олох Оросын холбооны улсын ашгийг нэмэгдүүлж Америкийн нэгдсэн улсын Оросын газрын тээвэрлэлд тавьсан зарим арга хэмжээг түр хугацаанд түтгэлзүүлсэн нь ашигтай туссан боловч Украины давталгаа Оросын холбооны улсын эрчим хүчний байгууламж руу халдсан хэвээр байгаагаас тус улсын экспортын хүчин чадлыг мэдэгцгүүч бууруулад байгаа юм байна. За Оросын Балтийн тэнгисийн газрын тосны 2 том бонд болох Приморск Ууст-Лугадад ажилтнанд нь бол сайхан халдлагууд гарч гал төмөр дэд бүтцэд нь хохирол учруулсан үйл ажиллагаагийн төр зогсоосон байдалтай байгаа бол хар тэнгисийн Новороссийск бондод энэ сар ихээр бас давталгаа үйлдсэн. За үүний дараагаас хуваарийн дагуу ажиллах боломжтой байдлаар тухайн үйл ажиллагаагаа нөхөн сэргээсэн байна. Украины дайралтын дараа Оросын холбооны улсад учирсан хохирлын улмаас Оросын дружба хоолоогоор дамжуулан Унгар, Словак руу хийдэг хийн экспорт бол 1-р сараас хойш бараг зогссон байдалтай байгаа юм байна. За Украины давталгаа хоолойн тасалтын улмаас өдөрт ойролцоогоор 2 сая баррель буюу Оросын газрын тосны экспортын хүчин чадлын 40 орчим хувь нь одоогоор ажиллагаагүй болсон гэж Reuters агентлаг мэдээлсэн. За энэ нь бол түүхэнд байгаагүйгээр доод түвшинд экспорт буурсан хэрэг болж байгаа юм. За сүүлийн сард болсон халдлага нь Оросын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүд болох хамгийн эрт байгуулагдсан үйлдвэрүүдийн нэг болох Саратовын газрын тос боловсруулах үйлдвэр Оросын нийт боловсруулсан газрын тосны 6-аас илүү хувийг үйлдвэрлэдэг Кришигийн газрын тос боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөсөн байдалтай байна. За үүнээс болоод дэлхийн зах зээл за мөн Оросын холбооны улсаас нефтийн бүтээгдэхүүн авдаг улс орнуудад сөрөг нөлөөлөл учирч болшгүй. За ялангуяа экспортын хориг нь ямар нөлөөлөл үзүүлэх нь сонирхол татаж байгаа юм. Монгол улсын тухайд Оросын холбооны улстай газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны 9-р сард байгуулсан. За ийм учраас Оросын холбооны улсын авто бензиний хоригт Монгол улс хамаарахгүй гэдгийг аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас мэдээлсэн. 2025 оны байдлаар Оросын холбооны улсаас импортлсон барааны 72.3%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байсан. За 2022-25 онд Монгол улс 2.7 сая тонн, за өртгөөрөө бол 2.1 тэрбум $10 өртөг бүхий нефтийн бүтээгдэхүүн импортлсны 1.9 тэрбум нь Оросын холбооны улсаас импортлсон бараа бүтээгдэхүүн болсон. За 2025 онд авто бензиний импорт нь 839.5 мянган тонн болж өмнөх оноос 6.5% буурсан бол дизель түвшний импорт 1.9 сая тонн болж 11.2% өссөн байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын 70.2%-ийг дизель түвш эзэлж байгаа ийм байдалтай байгаа юм. Монгол улсын хувьд бол гол нөлөөлөл нь дизель түвшээр ажиглагдах боломжтой гэдэг нь харагдаж байгаа юм. За манай улсын хувьд бол авто бензин дээр Оросын холбооны улстай тодорхой докторжуулах гэрээг бол байгуулсан байгаа. За тэгэхээр энэхүү гэрээний хугацаанд ойрын хугацаанд бол авто бензиний үн төдийлөн бас их хуваар нэмэгдэхгүй байгаа. За гэхдээ бол дизель түвш болон онгоцны түвш зэрэг тодорхой бараа бүтээгдэхүүн дээр ихээхэн хэмжээний нэмэгдэл үүсч болзошгүй нь эдийн засагт сөрөг нөлөөллийг үзүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна.